Сайн байцгаана уу? Та бүхэнд агуулгаас хүргэлтийн бараагаа хэрхэн авах талаар заавар бичлэгийг хүргэж байна. Та манай зайсанд байрлах Pickpack-ийн агуулга дээр ирээд 6 номерын өрөөнд орж аппликейшны бүртгэл болон гэрээний бүртгэлээ баталгаажуулснаар хүргэлтээ авах боломжтой. Миний хард харагдаж байгаа тавиурууд дээр манай хүргэлтийн бараанууд дүүрэг хороогоороо ялгагдсан байгаа. Та өөрийн сайн мэддэг дүүрэг хорооныхоо бараануудыг аваад гарах боломжтой. Гэхдээ та зөвхөн тухайн өдөртөө хүргэх боломжтой бараагаа авахыг анхаарна уу? Хоёр төрлийн хүргэлтийн бараа байгаа бөгөөд нэг нь Temu-гийн бараа байгаа. За Temu-гийн барааг та PipiDrivers аппликейшнээрээ энэ доотлог QR-ыг уншуулад аваад гарах боломжтой. За хоёр дахь бараа нь болохоор манай энгийн үргэлжлэлийн бараа байна. За энгийн үргэлжлэлийн бараанд дээрх цаасан дээрх энэ QR кодыг PipiDrivers аппликейшнээрээ уншуулад захиалгын дугаар гэсэн хэсгээс доошоо татаж аваад өөртөө үлдээгээрэй. Та авч гарах бараагаа ширээн дээр бэлдсэний дараа захиалагчийн утасны дугаарыг нэг бүрчлэн бичиж тэмдэглээд диспетчертэй тулгаад гарна. Мөн өөрт ойлгомжтой байдлаар захиалгын мэдээллүүдийг бичиж аваад гарах юм бол хүргэлт хийхэд илүү хугацаа хэмнэ шүү. Та хүргэлтээ авч гарахаасаа өмнө ирсэн 6 номерын өрөөндөө ирж диспетчертэй уулзсан хүргэлтийн тоогоо тулгана. Мөн утасны дугаар тэмдэглэсэн цаасаа заавал үлдээх юм мартава. Ингээд хүргэлт нь гарахад бэлэн боллоо.